Монголын эдийн засгийн чуулган маргаашийн төлөө хамтдаа. Дахин өдрийн мэдлэгээ үзэгчтэй. За бид Монголын эдийн засгийн форумаас шууд дамжуулалтынхаа хажуугаар бас та бүхэнд экструулжуулалтаа уулзаж мэдээллийг өгсөөр байгаа. Энэ удаад бид бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захирал Эрдэнэ баяртай уулзаад байгаа юм а. Танд энэ өдрийн төргий. За танд өнөөдрийн мэдлэгээ сайхан zusчээ. За бүсчилсэн хөгжил гэдэг бол хэдийгээр шинэ ойлголт биш ч гэсэн сүүлийн 2-3 жилийн дотор бол нэлээд хурдтайгаар яригдаж ажил нь нэлээд бас хурдтай явагдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ ажил маань ер нь одоогийн байдлаар ямар хөө явж байна? Ерөнхий мэдээлэл хоёлаа эхлээд өгье гэж бодож байна. Та бүхэн мэдж байгаа 2024 оны бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. За улсын их хурлын сонгуул бүсчилсэн тойргоор зохион байгуулагдаж Монгол улсад анх удаа бүсээс сонгогдсон улсын их хурлын гишүүдтэй болсон. За улсын төсвийг мөн бүсчилсэн хөгжлийн бодлогод суурилж улсын их хурлаас баталсан. За энэ он гараад бүсчилсэн хөгжлийн чиглэлээр засгийн газар орон нутагт нь очиж орон нутгийн ард иргэд бизнес эрхлэгч гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад тулгамдж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтын менежментийн хувьд харилцан ашигтай хамтын ямар шийдэл байх вэ гэдэг тал дээр бол өнгөрсөн хугацаанд 3 бүсэд бүсчилсэн хөгжлийн хуралдаан зохион байгуулагдаж бүсийн зөвлөлөө байгуулсан байна. Намар ахаад үргэлжлээд үлдэж байгаа 4 бүс дээр энэ хурал зохион байгуулагдана. Тэгэхээр Монгол улс бол 7 бүстэй болж эдийн засгийн бүсийг бол баталсан байгаа. Тэгээ энд хэрэгжүүлэх томоохон 225 төслийг улсын их хурлаас баталсан байна. За бүсчилсэн хөгжил гэдэг нь Монгол улсын нутаг дэвсгэрийг нэг толоо хуваачих асуудал биш байгаа даа тий. Энэ маань тухайн бүс орон юугаараа онцгойрох юм, ямар бизнес тэнцвэрлэхүү байх юм. За тэгээд энэ Улаанбаатарын төвлөрөл, Улаанбаатар руу төвлөрч байгаа бүх тэр урсгалыг бас задлах гэх юм уу тий. Ингээд маш том юм ойлголт байгаа даа шүү дээ. Тэгэхээр таны сая хэлдэг 200 хэдэн төсөл арга хэмжээнд дээр жишээлбэл хөрөнгө оруулагчид хэрэгтэй болж эхэлнэ. Тэгэхээр энэ удаагийн эдийн засгийн чуулганаас бас хүлээж байгаа хөрөнгө оруулалт аль хэсэг дээрээ илүү татгаар анхаарч байгаа байна. За энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хувьд эдийн засгийн форумтай уялдуулж бүсчилсэн хөгжил ба тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ гэдэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд тээвэр логистикийн нэгдсэн сүлжээгээ зохион байгуулах нь чухал ийм асуудал болж байгаа. Өөрөөр хэлбэл орон нутагт байгаа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, зам үндэсгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ оршин хөдөлгөөн өөрөө дотоод гадаадын зах зээл дээр түүхэн идэ чанарын стандарт хангасан, олон улсын стандартыг хангасан. За үүний хувьд өрсөлдөхүйц байдлаар хүрэхийн тулд тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг 3 төвшин зохион байгуулах зайлшгүй шаардлага байгаа. За энэ агуулгаараа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр орон нутгийн төвшөнд 91 төв дээр тулгуурлаж 330 сумын түүхэн эд бүтээгдэхүүнээ английн ялгалт хийж боловсруулж зах зээл рүү хүргэх тогтолцоог хийя. За үүний дараа 21 аймгийн дунд гол стратегийн чухал байршилтай аймагуд дээр бүсийн хэмжээний тээвэр логистикийн төвүүдийг байгуулъя. За үүний дараа олон улсын зах зээлтэй холбогдох гэсэн ийм 3 шатлалаар төлөвлөж байна. За тэгээ энэтэй холбоотой босоо 5 тэнхлэг, хэвтээ 1 тэнхлэгээр бид нар 2 хөрш олон төв Аз, Евразийн бүс нутаг руу хамгийн дөтөөр холбох. За энэтэй холбоотой 16 бомтын хүчин чадал ангил зэрэглэлийг ахиулах, тээвэр логистикийн сүлжээг барих. За энэ бүхэн бол мэдээж төрийн хөрөнгө оруулалтаар биш, хувийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөгдөж байгаа. Төр энэ дээр газар зохион байгуулалтын хувьд, татвар хууль эрх зүйн хувьд, ажиллах хүчний хувьд, за мөн хувийн хвшлийн бусад салбартайгаа уялдуулж эрчим хүчнээс ахуулаад бусад үйлдвэрлэлийнхаа технологийн паркууд, чөлөөт бүс, тусгай бүсээ эрхэн оновчтойгоор холбох уу гэд маш юм цогц асуудал байгаа. Тэгээ энийг бол мэдээж гадаад дотоодын хөрөнгө оруулалтын зөв менежментээр хэрэгжүүлэх ийм асуудлыг Монгол Улсын шадар сайд амар сайхан өнөөдөр танилцуулж хөрөнгө оруулалт татах энэ асуудал дээр ярилцахаар төлөвлөж байна. Энэ дээр бас мэдээж хэрэг төр хийхгүй хувийн хвшлийн оруулна гэж байгаа. Энэ бол мэдээж сайн хэрэг. Гэхдээ зарим тохиолдолд төр зөвхөн тендерийг зарлаад жишээлбэл ямар хэдийгээр хугацаатай яаж хийх гэдэг юм уу хэд бас бизнес руу ордог тохиолдлууд бас өмнө хэд удаа гарч ирсэн шүү дээ тий. Энийг бас зохицуулах механизм нь яаж явах юм бол яаж зохицуулж байгаа юм бол? За ер нь бүсчилсэн хөгжлийн бодлогоороо бид Монгол улсын аль салбарыг хаана хөгжүүлэх вэ? Аль бүсэд, аль аймаг орон нутагт
ямар одоо стратегийн төслүүдийг хэлэлцүүлэх үү, хэрэгжүүлэх үү гэдгийг бүх салбараар нь баталсан байгаа гэсэн. Энийгээ бид нар хөрөнгө оруулагчдад одоо нээлттэй танилцуулж одоо төр хувийн хвшлийн дүншлэл, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх үү гэдэг энэ асуудлыг тавьж байгаа. Тэгээд энэ дээр бол үйлдвэр технологийн паркийн тухай хууль, чөлөө төсвийн тухай хууль, одоо тусгай бүсийн асуудлыг шинээр бас дахин хариулах, за ингээ хөрөнгө оруулалтын асуудлууд гээд энэ болгон дээр бол илүү одоо урт хугацаанд хувийн хвшил нь аль төрөс гарсан доктортой ажиллах ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх дээр ажиллаж байгаа гэсэн үг. За маш их баярлалаа танд. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Сайхан надараа. За сайхан надараа. Үзэгчдээ бид та бүхэндээ зочноо уулзууллаа. За энэ удаагийн зочноор бид өсчлсөн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захирал Эрдэнэ Аяртай ярилцлаа. Монголын эдийн засгийн чуулган маргаашийн төлөө хамтдаа